Бүгдээрээ сайн байцгаана уу? Цагаан амарцгаас нь уу? Ховчлооныхаа ээжүүтэй ингээ нөхөрлөг болсондоо ховтой их баяр талархаж байна. Тэгээ бас дээр нас жоох сандарч байна. Тэгээд хамтдаа залбираад өнөөдрийнхөө үгийг эхлүүлцгээе. Биднийг хайрладаг Бурхан минь, танд баярлалаа. Эзэн та биднийг аварч өгөөд энэхүү хизээчүүд Яваажуулах мөнхийн найдварыг өгсөн танд талархаж байна. Түгээр зогсохгүй эзэн та бидэнд энэ дэлхий дээр оршин байгаа амьдарч байгаа зорилгыг, утга учирыг өгсөн билээ. Энэ дэлхийн бүхий л ажлаас хамгийн чухал ажил болох энэхүү сайн мэдээг бидэнд даатгаж өгөөд эзэн таны сайн мэдээг тунхаглан бас эзэн таны нэгүслийг авч амьдарч түгээр зогсохгүй эзэн таныг алдаршуулж амьдрахын боломжийг олгосон талархаж байна. Өнөөдөр хамтдаа ховчлооныхаа ээжүүдтэй нөхөрлөх гэж байгаа билээ. Энэ цагтаа эзэн минь хамт байж өгөөрэй. Эзэн таныг ирэх өдөр хүртэл сайн мэдээний дотор хичээнгүй зүтгэж үйлчилж байгаа билээ. Эзэн минь та үргэлж нэгүслээ нэмж өгнө. Өнөөдөр ч гэсэн Бурхан таны үгээр дамжуулаад бид найдварлан хүчийг авч чадхаар эзэн минь та тусалж удирдно. Энэ 7 хоногт семинар явагдаж байгаа билээ. Өнөөдөр бас үнэхээр чухал үг тунхаглагдах билээ. Эзэн минь та хамт байж өгөөрэй. Үлдсэн бүхий цагийг танд даатгаж биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Хамтдаа шинэ гэрээ Филиппой 4-р ишлэлийг хамтдаа харцгаая. Шинэ гэрээ Филиппой 4-4. Шинэ гэрээ 1329-р утсанд байна. Филиппой 4-р ишлэл. За хамтдаа уншицгаая. Эзний дотор үргэлж баярал, би дахин хэлнэ баярлах тун. Энэ Филиппой 4-р ишлэл бол бид хүний маш сайн мэддэг ишлэл баг. Байнга сонсдог. Дээрээс нь дуулууртай байхад хамгийн хэцүү ишлэлүүдийн нэг гэж хэлж болох баг. Эзэн бол үргэлж баяртай бай гэж байна. Гэхдээ яг үргэлж баяртай байх одоо та бүхэн чаддгүй үргэлж баяртай байж. Би ч гэсэн үргэлж баяртай байж чаддгүй. Тэгтэл Филиппой номон дээр Филиппой номыг Илч Паул бичсэн шүү дээ. Тэгтэл Илч Паулийн бичсэн энэ Филиппой ном дээр баяр хөөрийн талаа, баяр хөөртэй бай, би баярлж ийн, талархаж ийн гэсэн үг бас зөндөө олгуудаа гарч байгаа. Тэгээс өнөөдөр бүгдээрээ баяр хөөрийн талаар бодож үзэнгээ. Яг Илч Паулд байсан баяр хөөр өөрт мань байгаа баяр хөөрөөс ямар онцлогтой байна вэ гэдэг талаар өнөөдөр хамтдаа нэг жоохон бодож үзье. Библиэр сарах юм бол Илч Паул 2-р сайн мэдээний аянд явж байгаад Ромын шоронд хоригддог. Тэгтэл Эфес, Филиппой, Колосай, Филимон энэ 4 номыг Илч Паул шоронд байх үедээ бичсэн байна. Тийм учраас бидний саяны уншсан энэ ишлэлийг Илч Паул хаана багтаа бичсэн бэ гэхээр сайн мэдээ тарааж явж байгаад гүтгэгдээд шоронд орж хоригдчоод энэ үгийг хэлсэн байгаа. Эзэн дотор үргэлж баярлаа. Би дахин хэлье баярлах тун. Баяр хөөртэй бай гэд тушаал маягтай хэлж байна. Тэгтэл яг бид нар нөхцөл байдлыг бодоод үзэх юм бол Илч Паул ерөөсө баярлахын аргагүй тийм нөхцөл байдалд байна шүү дээ. Сайн мэдээ тараагдж яваад хүн аврагдсны дараа бүгдээрээ баяр хөөртэй байх хэрэгтэй шүү гэж хэлж байгаа юм биш. Сайн мэдээ тараах гэж явж байгаад хилс эрэхт ороод шоронд хоригдсныхаа дараа ахан дүүс тандаад та нар баяр хөөртэй бай гэж хэлсэн байна. Тийм учраас энэ баяр хөөр гэдэг зүйл харах юм бол ертөнцийн хүмүүс энэ баяр хөөр гэдэг зүйлийг хүн ер нь энэ баяр хөөр гэдэг зүйлийг хоёр аргаар олж авч болдог. Эхнийх нь юу вэ гэхээр гадна талын зүйлсээс. ертөнцийн хүмүүс бол гаднаас энэ зугаац ингээл баяр хөөргийг хайж маш их олон зүйлийг хийдэг. Найзуудтайгаа уулзаад үзэх юм бол баяр хөөр бий болох бах та. Эсвэл инээдмийн кино үзчих юм бол сэтгэлснээ сайхан болоо баяр хөөр бий болох бах та. Эсвэл ингээд хийж үзээгүй зүйлээ хийчих юм бол гоё болох бах та. Ингээс нэг аяллаар яваад ирвэл баяр хөөргийг олох бах та. Баян гадны зүйлээс тэр баяр хөөр гэдэг зүйлийг, аз жаргал гэдэг зүйлийг хайж авдаг. Гэтэл тэр баяр хөөр гэдэг зүйл хаанаас гарч ирдэг вэ гэдгийг Библи биднэрт маш их тодорхой хэлж байгаа. Яг тэгэхээр баяр баясгалан гэдэг зүйл гаднаас хүнд орж ирдэг зүйл биш, харин хүний дотроос гарч ирдэг зүйлээ гэдгийг Библиэлд хэлсэн байгаа. Хамтдаа Филиппой номоос урагшаа эргүүлээд Галаад 5-р бүлгээс харъя. Галаад 5-р бүлэг дээр ингэж хэлсэн байна. Галаад 5-ын 22-р ишлэл.
Галаат 5:22 хамтдаа уншийе. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, твчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж. Энэ дээр баяр баясгалан тэр баяр хөөргийг Библиэлд юу гэж юм гэхээр ариун сүнснээс л гарч ирдэг үр жимсээ гэж хэлсэн байна. Тийм учраас тэр 9 үр жимсийн хоёр дахь нь юу вэ гэхээр энэ баяр баясгалан гэдэг зүйл байна. Тийм учраас хүн төрлөختний тэгтлээ хайгаад байдаг аз жаргал баяр баясгалан гэдэг зүйл зөвхөн ариун сүнсийг хүлээж авсан баттай аврагдсан хүний дотор л сэтгэлээс нь ургаж гарч ирэх боломжтой үр жимс байна гэж хэлж болно. Дээрээс нь дуулал 4-ийн 7 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн байгаа. Зүрхэнд минь таны өгсөн баяр баясгалан тэдний үр тариа шин дарс бэлхэх үеийнхээс ч илүү гэж хэлсэн байна. Тийм учраас аврагдсан хүний сэтгэл дотор Бурхан тэр баяр хөөр гэдэг зүйлийг оруулж өгдөгөө гэж хэлсэн байгаа. Тийм учраас энэ баяр хөөр гэдэг зүйл хаанаас ирдэг вэ гэхээр гадна талын орчин нөхцөл сайхан болж иж тэр баяр хөөр ирдэг биш. Өөртөө минь сэтгэл нийлсэн хүн хажууд мань байж иж тэр баяр хөөр ирдэг биш. Жинхэнэ баяр хөөр гэдэг зүйл баттай аврагдсан Христэд итгэгч хүний дотор Бурхантай харилцах харилцаанд тулгуурлаад Бурхан байнга нэмж оруулж өгдөг зүйл бол энэ баяр хөөр, баяр баясгалан байна гэж хэлж байна. Тийм учраас баттай аврагдсан хүн, ариун сүнсийг хүлээж авсан хүн, дээрээс нь Бурхантай ойр байгаад Бурхантай хэвийн харилцаатай байгаа Христэд итгэгч хүнд энэ баяр хөөр гэдэг зүйл байнга Бурхан өгдөг зүйлээ гэж хэлсэн байна. Тийм учраас Илж Паул юу гэж юм гэхээр та нар хүчээр баяр хөөртэй бай, үргэлж баяртай бай гэж хэлсэн биш. Аль хэдийнэ тэр баяр хөөргийг Бурханаас байнга авч болохоор хэмжээнд бид нар хүрсэн учраас, тийм нэгүслийг Бурхан өгсөн учраас л үргэлж баяртай байгаарэ гэж хэлсэн байна. Тийм учраас эцэстээ хүнд жинхэнэ баяр хөөргийг, баяр баясгалан өгдөг нэг юм бэ гэхээр Бурхан л байна. Одоо та бүхэн амьдарч явж байгаад одоо надаас илүү хамаагүй илүү олон жил амьдарсан хүмүүсийн ингээд сууж штэ. Тийм учраас та бүхэн ч гэсэн мэдж байгаа бах. Энэ ертөнцийн дээр ямар ч баяр баясгалан хайж явлаа гэд тэр баяр баясгалан жинхэнэ баяр баясгалан болдоггүй гэдгийг мэдсэн баг. Дээрээс нь аврагсныхаа дараа Бурханы өгдөг баяр баясгалан ямар их том зүйл вэ гэдгийг та бүхэн мэдсэн баг. Түрүүний дуулал 4-ийн 7 дээр тэдний үр тариа шин дарс бэлхэх үеийнхээс ч их гэж хэлсэн байгаа. Энэ ертөнцийн хүмүүс амжилт болоод бүх зүйл сайхан боллоо гэд баярлж байгаа тэр баяр хөөрөөс илүү бидний зүрхэн дотор Бурханы байнгын өгж яадаг тэр баяр баясгалан хамаагүй илүү томоо гэж хэлсэн байна. Тийм учраас энэ баяр баясгалан зөвхөн Бурханы л өгдөг зүйл байна. Энийг бид нар бүр Илж Паулийн байдлаас ч гэсэн харж болно. Илж Паул одоо шоронд байж штэ тийм үү. Тэр чийг үнэрсэн харанхуу тэр шорон гяндангийн өрөөнд юу тийм жаргалтай болоод Илж Паул тийм үү. Би баяртай байна. Та нар ч гэсэн баяртай бай гэж хэлж байгаа бол. Хэрвээ энэ баяр баясгалан гэдэг зүйл орчин нөхцөл ч юм уу эргэн тойрны хүмүүсээр бий болдог зүйл байсан бол Илж Паул хизээш тэгж хэлж чадахгүй. Харин ч эсэргээрээ гадна байгаа Филиппой чуулганы ахын дүүс Паул руу загтлж өгсөн байж магадгүй тийм үү. Тэгтэл Илж Паул тэр орчин нөхцөл эргэн тойронд байгаа зүйл хүнд баяр баясгалан өгдөг юм аа. Би одоо үнэхээр их баяр хөөртэй байна гэд Филиппой чуулганы ахын дүүсийг тайтгаруулад энэ загтлыг бичиж байна. Мэдээж шоронд хоригдно гэдэг чинь тийм амар зүйл биш шүү дээ тийм үү. Илж Паул үнэхээр л хэцүү байсан байж таарна. Тэгсэн мөртлөө өөрийгөө юу гэж юм гэхээр үнэхээр их баяртай байна гэж хэлээд. Тэгээд та нар ч гэсэн яг адилхан баяр хөөртэй байгаарай гэж хэлээд. Тэгтэл Илж Паул тийм адилхан хэцүү нөхцөлд байдал Бурхан талархаад Бурхан яагаад энийг зөвшөөрөв гэдгийг бодоод явж байхад эсрэгээрээ яг адилхан нөхцөл байдалд орсон хэрнээ. Хэрвээ би л байсан бол магадгүй тэгж бодох байсан баг. Бурхан яагаад надад ийм хэцүү зүйл зөвшөөрж байгаа юм бэ? Би сайн мэдээ тараагаа явж ийсэн штэ. Яах лэрэ ийм хэцүү зүйл би болчдөг байна гэд гомдлоод өөрийнхөө хамаг цагийг барах байсан баг. Тэгтэл Илж Паул тэр шоронд гомдол цуусан юм биш. Харин ч эсрэгээр яг тэн доторх Бурханы хүслийг таньж мэдээд тэр шоронд байх хугацаагаа хүртэл ашиглаад яасан гэхээр сайн мэдээ байнга тарааж явсан баг. Филиппой 1-р бүлгээс хамтдаа харъя. Филиппой 1-р бүлгийн 12-оос 14-р ишлэл. Филиппой чуулганы ахын дүүс Илж Паулын төлөө маш их харамссан баг. Яг л Илж Паул Филиппой сайн мэдээ тарааж агаад шоронд орж исэн. Тийм учраас ахын дүүс Илж Паул маш их санаа зовсон баг. Тэгтэл Илж Паул өөдөөс нь ийм үгийг тэдэнд лөө хэлж байна. 12-оос 14-р ишлэл хамтдаа уншийе. Ах トゥ нараа, миний нөхцөл байдал сайн мэдээнд илүү дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхий л ордонд болон бусад бүгдэд илэрхий болов. Мөн ах トゥ нарын ихэнх нь хүлээснээс минь болж эзэнд итгэлтэй болж Бурхны үгийг имээлгүй ярих улам илүү зоригтой байна. За, юу гэсэн бэ? Илж Паул
ах トゥ нараа миний нөхцөл байдал сайн мэдээнд бүр илүү дэвшил болж байна. Хүмүүс болохоор шоронд орчлоо. Шоронд орох юм бол сайн мэдээ тарааж чадахгүй дээ. Бурхан яагаад шорон руу оруулчихж байгаа юм бол гэж маш олон хүмүүс бодсон байх. Тэгтэл Илч Паул тэр дотор нь явж байгаа хүн өөрөө юуг мэдэж юм гэхээр энэ бол Бурхан гарцаагүй зоригтой оруулж өгсөн зүйл байна. Яагаад вэ? Сайн мэдээнд улам илүү дэвшил болж байна. Бүр та бүхэн хараарай. 13 дугаар ишлэл дээр тэгсэн байгаа. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхий л ордонд болон бусад бүгдэд илэрхий болвоо гэж. Тэнд байсан хүмүүс юуг ойлгосон гэхээр энэ Паул гэдэг нөхөр буруу зүйл хийгээд өөрийнхөө ялаас болж шоронд ороод ирсэн хүн биш. Бурхныг тунхаглаа явж байгаа учраас л энд ороод ирсэн юм байна гэдгийг тэнд байсан хуйгууд, дээрээс нь тэр захирагчдын бүхий л ордон бүр сүлдээ хааны гэр бүлийнхэн хүртэл мэдсэн гэж гарч байгаа. Филиппой 4-р бүлэг дээр та нарт бүх ариун хүн ялангуяа Цэзрийн гэрийнхэн та нарт мэд хүргэж байна гэж хэлсэн байна. Тухайн Ромын эзэн хааны гэр бүлийнхэн хүртэл энэ сайн мэдээ тараагдаад аврагдсан нөхцөл байдал үүссэн байна. Яагаад вэ? Илч Паул юуг мэдчихсэн бэ гэхээр Бурхан яагаад өөрийг нь ийшээ оруулсан бэ? Гарцаагүй зориг байгаа гэдгийг мэдж байна. Тийм учраас Бурхан талархаж байна. Тэр аль үлэмж ахис дэвшлийг хараад бүр тэр баяр хөөрөөрөө Филиппой чуулганы ахын дүүсийг хүртэл тайтгаруулад тэднэрт шалтгааныг нь хэлж өгч байна. Зөвхөн тийм дотор сайн мэдээ тараагдсан биш. Бүр шоронгийн гадна байгаа Филиппойд байгаа эргэн тойронд байгаа бүхий л ахын дүүс яасан гэсэн байна. Мөн ах トゥ нарын ихэнх нь хүлээснээс минь болж эзэнд итгэлтэй болж Бурхны үгийг имэйлгүй ярих улам илүү зоригтой болж байлаа. Илч Паулийн сайн мэдээний төлөө тэгж хавчигдаад зовж байгааг хараад бүр ч илүү их ахын дүүс сайн мэдээ тараахаар болоод итгэлийн амьдралаараа нэг ухаан орж амьдрсан гэсэн байна. Хүүе би ч нэрээ юуны төлөө амьдарч яваа хүн блэ? Илч Паул сайн мэдээний төлөө тараагаа явж хахад би ч нэрээ юу хийж яваа хүн блэ гэд улам илүү итгэлтэй болоод сайн мэдээ тараагаад амьдрсан гэж хэлсэн байна. Тийм учраас харах юм бол энэ баяр хөөр гэдэг зүйл ерөөсөө одоо байгаа нөхцөл байдлаас бий болж байгаа зүйл биш. Харин тэн дотор байгаа Бурхны хүслийг мэдээд Бурхан яагаад энийг зөвшөөрөв? Бас Бурхан энэ үед яаж тусалж байна гэдгийг мэдсэн цагт Бурхан зүрхэнд нь тэр баяр хөөргийг байнга нэмж өгч гинэ гэж хэлж болох. Бид нар ч гэсэн итгэлийн амьдраад явж байхад Бурхан өөрийн мань хүсээгүй замаар удирдах үе зөндөө олон байдаг. Та бүхэн тийм үе байсан биз дээ? Бурхан минь би уулын ингэмээргүй байж тээ. Тэгтэл та намайг ийм нөхцөл байдал руу ойртуулад байна гэсэн үе та бүхэн байсан л баг. Библиэлд харах юм бол тийм хүмүүсийг олон гарч байгаа. Та бүхэн Йовыг мэдэн штэ тий. Йов Бурханы өмнө ямар хүн байсан бэлээ? Библиэлд харах юм бол Йовын талаар харах юм бол Йов бүр үнэхээр мундаг хүн байсан байгаа. Йовыг амьдарч явах үед Библи байсан уу? Библи байгаагүй штэ. Тэгсэн мөртлөө Йов юуг мэдэж ийн гэхээр бүтээгч Бурханы талаар мэдэж ийн, Бурхан бүтээснийг мэдэж ийн, аврагчийн талаар мэдэж ийн, Есүс хожим нь дахиад энэ дэлхий дээр ирээд аврагдсан хүнсээ аваад явна гэдгийг мэдэж ийн. Байгаль дэлхий дээр тийм үү? Энэ дэлхий дээр болж байгаа юмсын талаар ч гэсэн Йов бүгдийг сайн ойлгосон байсан. Тийм учраас Йов Бурханы өмнө үнэхээр итгэлтэй, Бурхан бүр сатаанд гайхуулахын аргагүй, гайхуулахаас өөр аргагүй тийм их мундаг итгэлээр амьдарч исэн Христэд итгэгч хүн. Тэгтэл Йов бүр хэлхий аргагүй аимшигтай зовлон Йовд хүрээд ирж байгаа. Йов тэр үед бүр ямар их зовсон гэж өөрийнхөө хэдийгээр Бурханд гомдлохгүй байгаа ч гэсэн өөрийнхөө бүр төрсөн өдрийг хүртэл хараад би төрөөгүй байсан бол дээр байх байжээ гэл. Йов 29-р бүлэг дээр бүр ингэж хэлсэн байгаа. Хамтдаа харъя. Йов хуучин гэрээ Йов 29-р бүлэг. Йов 29-ийн 1-ээс 4-р ишлэл. Йов 29-1-ээс 4 хамтдаа уншийе. Йов яриагаа үргэлжлүүлэн хэлэхдээ айда өнгөрөн одсон сарууд минь байсан ч болоосай. Үнэн дээр Бурхнаар хамгаалуулсан тэрэл өдрүүдийг шигээ байсан ч болоосай. Динлүүн толгой дээр минь гийж байхад тэр гэрлэр нь би түнэр харанхуй дундуур явдаг байж дээ. Майхан дээр минь Бурхны андлал оршсон тэр үед би оргил үедээ байж дээ. Энд дэр юу гэж юм гэхээр айда өнгөрөн одсон сарууд минь байсан ч болоосай. Болдгсон бол зүгээр хэдхэн сарын өмнөх рүү өөрийнхөө амьдралыг эргүүлээ буцаачих юмсан гэж байна. Хэдхэн сарын өмнө л очих юм бол өөрийнхөө үр хүүхдүүдтэй хамтдаа тийм үү? Өөрийнх нь мал хуу, гэр бүл, эрүүл мэнд бүх зүйл нь өөрт нь байгаа ч гэрээ. Үнэхээр их баяр хөөртэй сайхан амьдарч байна. Тэгээд яв үнэхээр их том зовлон амсчаад юу гэж юм гэхээр
Хайда өнгөрөн одсон сарууд минь байсан ч болоосай. Бурхан минь болдгсон бол миний цаг хугацааг ухраагаад өгөөч гэж байна. Гэтэл бурхан ийм нөхцөл байдалд хүртэл Йовыг оруулж байна. Заримдаа бид нар ч гэсэн болдгсон бол өнгөрсөн үеэрээ буцах юмсан. Тийм үү? Энэ хэцүү зовлон тулгархаас өмнө эсвэл ийм бэрхшээл ирэхээс өмнөх үе рүү буцчих юмсан гэсэн тийм бодол төрж магадгүй. Тэгтэл бурханы хүсэл юу вэ гэхээр бурханы хүсэж байгаа зүйл бол Йовыг өнгөрсөн үе рүү буцаах нь бурханы хүсэл биш вэ? Тийм үү? Бурханы хүсэж байгаа зүйл юу? Яагаад бурхан Йовд ийм зовлон зөвшөөрсөн юм бол? Хэрэв бурхан шалтгаан байдаггүй байсан бол Йов бол үнэхээр хөөрхийлтэй хүн байх байсан баг. Шудраг бусаар байж болонгүй маш их зовлон хамслаа. Тэгтэл энд юу вэ гэхээр гарцаагүй бурханы зориг төлөвлөгөө байна. Йов тэрийг хожим нь мэдэж ингэж хэлсэн. Би тэр намайг шалгасан бөгөөд би алтмит урагш гарч ирнэ гэж хэлсэн. Йов бол үнэхээр алчиг итгэлтэй хүн байсан. Тэгвэл бурхан тэр Йовыг бүр илүү шижир алчиг болгохын төлөө энэ хэцүү нөхцөл байдлыг зөвшөөрж өгч байна. Тийм болохоор бидний бурхан ямар нэгэн утгагүй зүйл ерөөсөө хийдэг биш. Дээрээс нь аврагдсан хүний итгэлийн амьдрал тохиолж байгаа зүйл ерөөсөө нэг утга учиргүй хэрэг биш байна. Бурхан гарцаагүй зоригтойгоор төлөвлөгөөтэйгээр тэрийг өгдөг. Дээрээс нь тэр бэрхшээлийг өгөхдөө за чи нэг зовчоод буцаад өмнөх байдал руугаа очиорой гэж гисэндээ биш. Харин өмнөхөөс нь ч илүү итгэлээр өсгөөд өмнөхөөс нь ч илүү том зүйлийг өгөхийн төлөө яадгүй бурхан заримдаа бидрийг бэрхшээл рүү оруулах юм. Илж Паулыг ч гэсэн ялгаагүй сайн мэдээ тараагаад явж байхад нь шорон руу оруулсан шалтгаан юу? Олон хүнийг аврахын тулд бүр цаашлаад Цэзрийн гэр бүлийнхнийг аврахын тулд дээрээс нь чуулганы бүхий л аврагдсан ахын дүүсийг бид нар чи юуны төлөө амьдарч байгаа хүмүүс үлээ гэдгээ дахин нэг бодоод өшөө илүү сайн мэдээ тараалахын тулд бурхан энийг өгсөн. Харин Илж Паул түүнийг мэдчихээс учраас юу? Бурхан талархаад өөрийнхөө баяр хөөргийг алдаж чадаагүй. Юуг алдж ийн гэхээр одоо байгаа нөхцөл байдлаа хараад өөрийнхөө сэтгэл доторх баяр хөөргийг алдаад шаналаад гутраа суусан биш. Харин одоо байгаа нөхцөл байдлыг ч гэсэн бурхан зөвшөөрсөн. Тийм учраас зориг байгаа гэдгийг бурханы төлөвлөгөөг хараад баяр хөөртэй байж чадсан гэж хэлсэн байна. Тийм учраас бидний энэ баяр хөөр гэдэг зүйл ерөөсөө орчин нөхцлөөс огтхон ч хамаардаггүй зүйлээ гэдгийг бид нар харж байна. Бид надаа манай гэр бүл санхүүгийн тал дээр хэцүү байна гэд гониглох хүмүүс биш байна гэсэн үг. Өөрт маань ийм зовлон тулгарлаа гэд бид нар гониглаад хойшоо суучгаар хүмүүс биш байна. Өөрийнхөө сэтгэл доторх баяр хөөргийг алдчихдаг хүмүүс биш байна. Та бүхэн бодож үзээрэй. Аврагдсан хүний амьдрал дотор бурхны мэдгүй бэрхшээл, бурхныг мдээгүй байхад тулгардаг зовлон гэж байгаа юу? Байхгүй үстэй. Бурхан минь одоо надад ийм зовлон байна гэж залбирсан чи бурхан сонсон гутал яана тийм үү би өстө мдээгүй штэ чамд ийм бэрхшээл байсан юм уу гэх бол үгүй штэ. Бурхан тэрийг мэдчихэл байгаа. Дээрээс нь бурхан заримдаа зориуд тийм замаар биднийг өдөрддөг үе байна. Харин тэрний шалтгаан нь намайг өмнөх байсан байдалтай маань байлгахын тулд биш. Харин өмнөхөөс ч илүү өсгөж өхийн тулд өмнөхөөс илүү өөрийгөө мэдүүлж өхийн төлөө бурхан энэ зовлон зөвшөөрдгөө гэж хэлж байна. Хамтдаа дуулал 42 Йов 42 дугаар бүлгээс харъя. Йов 42 дугаар бүлэг дээр Йов эцэст нь ингэж хэлсэн байгаа. Йов 42-ийн 5 дугаар ишлэл. 616 дугаар хуудсанд байна. Йов 42-ийн 5 дугаар ишлэл хамтдаа уншийе. Таны тухай чихээрээ сонсч л байлаа би. Тэгтэл одоо нүдмэн таныг харж байна. Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шорон дунд гимшиг юу гэсэн байна? Таны тухай чихээрээ сонсч л байлаа би. Тэгтэл одоо нүдмэн таныг харж байна. Юу? Бурхан өөрийгөө Йовд өшөө илүү мэдүүлж өгч гэсэн үг. Тийм үү те? Өшөө илүү Йов бурханыг мэддэг болсон байна. Библиэлд ийм хүмүүс маш их олон гарч байгаа. Та бүхэн Йосефийг ч гэсэн мэдж байгаа бох тийм. Йосеф 10 дэх настай явж байгаад ах нар нь түүнээ худалдаад Египтэд боол болоод очиж байгаа. Потифарын гэрт байхдаа Йосеф тэгж бодоагүй болов. Аавынхаа гэрт байсан үе маань болдгосон бол тэр үе рүүгээ буцаад очих юмсан гэсэн хүсэл. Төрөн штэ тийм үү те. Маш их хэцүү зовлон тулгарч шин. Тэгтэл эцэстээ яав гэхээр тэр зовлон дотор ч гэсэн бурхны өгсөн найдвараас зураад бурхныг хараад амьдртал бурхан эцэстээ яв. Өөрийнхөө бүхий л өгнө гэсэн зүйлээ биелүүлээд өгч байна. Өөрийнх нь зовоо чаналаад байсан тэр газарт нь бүр Египтийн сайд болгоод өөрийнхөө бурхан өгсөн мөрөөдлөө биелүүлээд өгч байна. Тийм учраас бид нар ч гэсэн заримдаа үнэхээр аврагсны дараа бурхны дотор үнэхээр том мөрөөдлийг тээх үе байна. Гэрийнхэндээ сайн мэдээ тараах юмсан,
нөхөртөө сайн мэдээ тараах юмсан, үр хүүхдүүддээ сайн мэдээ тараах юмсан. Тийм хүслийг тэгээд явж байгаа боловч өөрийн маань хүсэж байгаагаас одоогийн нөхцөл байдал бүр илүү хол зөрөөд байгаа юм шиг санагдах үе ч гэсэн байж магадгүй. Гисэн ч гэсэн бид нар юуг мэдэж болох вэ гэхээр эзэнд гарцаагүй зориг шалтгаан байгаа гэдгийг. Дээрээс нь би л өөрийнхөө итгэлээс зуураад амьдрж л байх юм бол би л өөрөө Бурхны өгсөн тэр найдвараас алдахгүй, өөрийн дотороо баяр хөөр итгэлээ алдахгүй амьдрах юм бол Бурхан гарцаагүй өгнө гэдэг итгэл бидний дотор ч гэсэн байх хэрэгтэй. Хожим нь Йосеф өөрийнхөө тэр зовлон амьдралыг дуусгаад Бурхны биелүүлж өгж байгаа бүх зүйлийг харчаад төгсгөлд нь ингэж хэлсэн. Йосеф Египтэд очиод гэр бүлтэй болоод 2 хүүхэдтэй болдог шүү дээ. Тэгтэл 2 хүүхдийнхаа нэрийг өгөхдөө өөрийнхөө бүх амьдралыг цэгцлээд 2 нэрийг өгдөг. Хамтдаа Эхлэл 41-р бүлгээс харъя. Эхлэл 41. За, Эхлэл 41-ийн 51, 52 дугаар ишлэл. Жүнийг 51, 52 хамт уншия. Йосеф ууган хүүдээ Манасе гэдэг нэр өгөөд учир нь Бурхан миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь надад мартуулсан юм гэжээ. Удаа хүүдээ Ифраим гэдэг нэр өгөөд учир нь Бурхан зовлон зүдгүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болоо гэжээ. Ууган хүүдээ Манасе гэдэг нэр өгөөд харин баг хүүдээ Ифраим гэдэг нэр өгсөн байна. Тэгтэл хоёулынх нь нэр нь юу вэ? Бурхан миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь мартуулсан. Тэгээд намайг өсгөж өгсөн гэж хэлсэн байна. Тийм учраас Бурханы зорилго Йосефийг зүгээр боол болгохын төлөө тийшээ удирж байгаа биш. Бүр хожим дуулал номноос харуул ард түмний аврахын тулд Йосефийг төрүүлж илгээсэн гэж хэлсэн байгаа. Хожим нь яг Бурханыг үнэхээр магтаад өсгөж үржүүлэхийн төлөө Бурхан тэр зовлон зөвшөөрж өгч. Тав хүн Давидыг ч гэсэн бодоод үзээрэй. Давид зүгээр л хоньны бэлчээр дээр хоньоо хариулаа явж исэн тийм үү? Хамгийн айлын отхон хүү байсан шүү дээ. Гэр бүлдээ аавдаа ирэхлээр ах нартайгаа тоглоод хоньоо хариулаа явж исэн зүгээр гимгүү явж исэн хүүхдийг Самуэль нэг өдөр ирэнгүүтээ дээр нь тосолчлоо. Бурхан чамайг хаан болгоно гэх. Тэгж байж байгаа нэг дайны хэлбэр дээр очисон чинь бүр гайхамшигтай аргаар Голиатыг алчлаа. Тэгээд Саулын нүдэнд өртөчлөө. Тэгж явж байгаад маш том ялалтыг байгуулсан чинь зүгээр эргэн тойронд нь дайнаас ялаад ороод ирсэн чинь хідэн эмэгтэйчүүд яадаг. Тийм үү? Давид түмийг Саул мянгыг гэж хэлсэн чинь тэрнээс болоод Давидын амьдрал бүрэн хөөрхилтэй амьдрал болоо хувирч байгаа. Нөгөө өөрийнх нь хаан нь өөрийг нь олон удаа алах гад байна. Хойноос нь хөөгөөл яваал байна. Тийм үү? Ерөөсөө гівгэнтэл тийм бэрхшээл тулгарчлаа. Тэгвэл Бурхан яагаад Давидэд ийм нөхцөл байдлыг өгч байгаа вэ? Давид Саулд хөөгдөө явж байхдаа болдог гэсэн бол зүгээр нэг хончныхаа амьдрал руу эргээд очих юмсан гэж хүсэхгүй юу? Хүсэн шүү дээ, тийм үү? Юу ч бодохгүй зүгээр хоньоо хариулаа явж исэн тэр үе рүү очих юмсан гэж бодно. Тэгтэл Бурханы хүсэл юу вэ гэхээр Давидыг мянгат малчин болгохын төлөө ч юм уу? Тийм үү? Эсвэл гарамгаа хончин болгохын төлөө энэ бэрхшээлийг зөвшөөрж байгаа биш. Хожим нь бүр Израиль улсыг бүхэлд нь удирдах чадах хаан болгохын төлөө энэ болгоныг энэ нөхцөл байдлыг зөвшөөрж өгч байгаа. Тийм учраас бид нар Христэд итгэж бид нар үргэлж талархаж чадах шалтгаан нь юу вэ гэхээр Бурхан бидэрт үргэлж хамт байж өгөөд бас дээр нь Бурхан бидэрт маш том зүйлийг төлөвлөчөөд зарим тохиолдолд бидрийг бэрхшээл рүү оруулж өгж байгаа нь хүртэл юу вэ гэхээр эцэст нь бидрийг өсгөж өгөхийн тулд бас улам илүү өөрийгөө таниулж мэдүүлж өгөхийн тулд тэгээд улам илүү итгэлээр өсөхийн тулд энэ болгоныг Бурхан зөвшөөрдөг гэдгийг харж болно. За бүр үнэнхээр талархмаар нь ч гэсэн юу вэ гэхээр та бүхэн сахилгажуулалт авч үзсэн үү? Тийм үү? Бурхан сахилгажуулдаг шалтгаан нь хүртэл юу юм? Тийм үү? Би нэг жилийн өмнө итгэлээрээ сайн амьдарч байлаа. Тэгтэл нэг жилийн дараа би итгэлээрээ муу болчлоо. Тэгвэл Бурхан сахилгажуулж байгаа шалтгаан нь буцаад өмнөх жилийнх шигэ болоо гэж сахилгажуулж байгаа юу? Үгүй. Сахилгажуулж байгаа шалтгаан ч гэсэн бүр л илүү дахиж итгэлээр өсгөж өгөхийн төлөө тэр бэрхшээлийг зөвшөөрж өгч байгаа. Давид бас Бурханаас том сахилгажуултыг авдаг тийм үү? Тэгтэл Давидэд Бурхан тэр сахилгажуултыг өгж байгаа шалтгаан нь юу? Давид тэр сахилгажуултыг сайн туулаад гарсан чинь өмнөхөөсөө ч илүүгээр Бурханыг ядгүй таньж мэддэг. Дуулал номон дээр сарах юм бол Давид гэсэн байгаа. Дуулал 71-р бүлэг дээр надад олон зовлон шаналлыг та үүрүүлсэн. Тэр нь намайг дахин сэргээж
газрын үнээс дахиж намайг босгохын тулд таа гэж хэлсэн байна. Тийм учраас Бурхны өгдөг сахилгажуулалт нь хүртэл юу байна гэхээр эцтэй биднийг босгохын төлөө бидэрт улам илүү итгэлээр өсгөж өгөхийн төлөө байж байна. Тийм учраас биднэрт яг үүндээ гониглаад шаналаа суугаад авах шалтгаан ерөөсөө байхгүй гэсэн үг. Үргэлжил юу байна? Бурхан төлөвлөгөө байна. Тэгээд дээрэс нь энэ хэцүү нөхцөл байдлыг өгсөн ч гэсэн бид нар талархаад тэрийг даваад гарч чадах тийм итгэл, тийм найдварыг, тийм амлалтыг Бурхан биднэрт өгсөн байна гэж хэлж байна. Илч Паул сайн мэдээ тарааж явж байхдаа байнга сайн мэдээ тараахыг хүсэжсэн газар байсан. Ром номны эхний хэсгийг харах юм бол Илч Паул тэр Ромд байгаа итгэгч нартай уулзах гэж ямар их хүсэжсэн бэ гэдгийг харж болно. Одоо Пентекостийн өдөр ариун сүнс бууж ирсэн шүү дээ. Тэр үед бас Ромоос ирсэн сүсгтэй хүмүүс ч гэсэн байсан. Тэр үед үгийг сонсож аврагдаад ариун сүнсийг авчиж байгаа тэд. Тэгээд буцаа Ромд очиод амьдарч исэн. Тэгтэл тэднэрт Библийг зааж өгөх, үгийг зааж өгөх тийм одоо хүн байхгүй. Нэг аврагдсан бор зүрхээр хэдий итгэгч нар л Ромд ингээ байгаад байна. Тэгм учраас Илч Паул тэднийг сонсчоод тэднэр лөө очиж хамт сайн мэдээ тараагаад тэдний итгэлийг улам илүү батжуулж өгөөд зааж өгөхийг зөндөө хүсэж байсан. Тийм учраас болж л үгүй зүгээр сайн мэдээнийхээ аянийхаа дундуур Ром руу ч гэсэн явах гээд итэл ариун сүнс яд үгээр хид удаа Илч Паулыг хоригддаг. Хамтаа Үйлс 16 дугаар бүлгээс харъя. Үйлс 16 дугаар бүлэг. Үйлс 16-гийн 6 дугаар ишлэл. 6 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. За. Үйлс 16-гийн 6 хамт уншийе. Азад үг тунхаглахыг ариун сүнс хоригдсан тул тэд Фруг болон Галатийн нутгаар дайран өнгөрч. За энэ дээр гарч байгаа Аз гэдэг нь тухайн үеийн бага Азийг хэлж байгаа. Тухайн үеийн Ромыг хэлж байна. Тийшээ очихыг үг тунхаглахыг ариун сүнс хоригдсан гэж хэлсэн байгаа. Илч Паул болон тийшээ явмаар байдаг. Ром 1-р бүлгийг уншаад үзэх юм бол Илч Паул ямар их Ром руу очихыг хүсэжсэн бэ гэдгийг харж болохоор. Тэгсэн мөртлөө ариун сүнс тийшээ явсныг хэрэггүй гэсэн байна. Тэгтээ Паул яв. Тийм дуулууртай байж. Энд тэгсэн чинь энэ үед юу болдгоо гэхээр шөнө нь Илч Паул үзэгдэл үздэг. Нэг Македонир бидэрт туслаач гэж байгаа тийм үзэгдэл үздэг. Тэгчээд очиод Македон руу очиж сайн мэдээ тараадаг. Тэгтэл Македоны хамгийн ихний хот нь юу вэ гэхээр Филиппой чуулган байсан. Филиппой гэдэг хот байсан. Тэнд сайн мэдээ тараагаад Филиппой чуулган бий болж байгаа. Тэгтэл дараа нь уншаад үзэх юм бол энэ Филиппой чуулганы ахын дүүс Илч Паулыг өшөө илүү цаашаа сайн мэдээ тараахад ямар их тус болоод яаж итгэлээрээ дэмжээд бас туслаад явж байсныг бүр санхүүгийн тал дээр үртэл өргөл цуглуулаад тусалж ийсэн талаар гарсан байна. Тэгвэл Бурхны төлөвлөгөө бол юу вэ гэхээр гарцаагүй цаашдаа сайн мэдээ тараагдахад Филиппой тэгэхээр чуулган байгуулагдчихэж цаашаа сайн мэдээ тараагдах нь Бурхны хувь зөв байна. Тэгтэл Илч Паулийн хувьд болохоор бушуухан Ром руу очихыг хүсэжсэн. Тэгтэл юу вэ гэхээр Бурхан түүнийг Филиппой руу удирдах байгаа үнэхээр том шалтгаан байна гэсэн үг. Тийм учраас үргэлжил бидний Бурханд юу вэ гэхээр асар том төлөвлөгөө байгаа. Бидний Бурхан хизээж алддаггүй. Тийм учраас зарим нэг зүйл нь биднэрт хэцүү юм шиг эсвэл намайг хэцүү байдалд оруулчихж байгаа юм шиг надад хэцүү зүйлийг зөвшөөрсөж байгаа юм шиг боловч үнэхээр том зургаар бид нар харах юм бол хамгийн зөв замаар Бурхан удирдсан байгаа. Тийм учраас бид нар үргэлж баяр хөөртэй байж чадна гэсэн үг. Бид нар зовлон зөвшөөрж өгсөн. Бид нарыг хэцүү байдалд орсон ч эсвэл заримдаа надад цахилгажуултыг өгж намайг саваадж байгаа нь хүртэл намайг улам илүү сайжруулахын тулдаа гэж бодох юм бол тэрийг мэдэх юм бол Христ итгэгч хүн үргэлж баяр хөөртэй байж чадна. Тэгтэл бид нар хитрхи их гадна талын зүйлийн нөлөөнд автдагаас болоод одоо өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг харангуйтаа баяр хөөрөө алдаа сэтгэлээр унждаг. Өөрийнхөө дансанд байгаа мөнгөний хэмжээг харангуйтаа сэтгэлээр унждаг. Өөрийнхөө ажил төрлийг харангуйтаа сэтгэлээр унждаг тохиолдол байна. Тэгтэл одоо энэ болгоныг Бурхан зөвшөөрж байгаа нь гарцаагүй юу байгаа шалтгаан байж л байна. Тийм учраас бид нар ямар Бурханд итгэдэг вэ гэдэг үнэхээр их чухал байна. 1-р Коринт 10 дугаар бүлэг дээрээс хамтдаа нэг харъя. 1-р Коринт 10 дугаар бүлэг. 1-р Коринт 10-ийн 13, 14 дугаар ишлэл.
1-р Коринт 10-ийн 13-14-р ишлэл хамтдаа уншийе. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог зүйл. Бурхан итгэмжтэй. Тэр та нарыг хэрчин хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын тулд сорилттой хамт мөн гарцыг ч бий болгоно. Тиймд хайртууд минь ээ, шүтэн шүтлгээс зайл. Энэ ишлийг уншихлаар 13 дугаар ишлэл 14 дугаар ишлэл хоёр хоорондоо жоохон сонирн байгаа. Жоохон тийм үү? Тэгсэн мөртлөө тиймд гэдэг холбоос үг ашигласан байгаа. Тийм учраас тиймд гэдэг үг ашигласан гэдэг чинь артталт нь хэлээд байгаа хайртууд минь шүтэн шүтлгээс зайл гэж хэлж байна. Хайртууд минь гэдэг нь хэнийг хэлээд байна гэхээр Коринт чуулганы аврагцсан ахын дүүсийг хайртууд минь гэж хэлээд байна. Тэгвэл Коринт чуулганы ахын дүүс юу гэсэн үг вэ? Хэцүү юм болонгууд л гандан л үгүйгээд байсан гэсэн үг үү? Хиймэнштийн шүтээд байсан гэсэн үг үү? Тэгтэл энэ дээр тиймд хайртууд минь гэдэг чинь та нар ийм учраас гэсэн үг шүү дээ. Өмнөх нь тэр шалтгааныг хэлж ийн гэсэн үг. Ийм учраас шүтэн шүтлгээс зайл. Шүтэн шүтэн гэдэг чинь юу? Бурханаас өөр зүйлд найдахыг л шүтэн гэж хэлж байгаа. Зөвхөн хиймэн шүтэн мөрөхийг шүтэн шүтэх гэж хэлж байгаа юм биш. Өөрийнхөө хүчинд найдахыг ч гэсэн юу гэж байгаа вэ? Шүтэн шүтэх гэж хэлж байна. Өөрийн арга барилаараа шийдэх гэж оролдохыг ч гэсэн шүтэн шүтэж байгаа хэрэгээ гэсэн. Нэгсэндээ шүтэн нь би өөрөө болцсон явж байна. Өөр юм толгоо болцсон явж байна л гэсэн үг. Эсвэл хин нэгнээс өөр аврагдаагүй хүнээс асуудаг ч юм уу. Эсвэл хин нэгнээс асууж шийдэх гээд байгаа нь гэсэн яг үндэ шүтэн шүтэж байгаа хэрэгч болж болно. Тийм учраас бурхан Илж Паул хэлсэн байна. Хайртууд минь ээ, зөвхөн бурханд л найдаа. Яагаад гэвэл гээд 13 дугаар ишлэлийг хэлж байна гэсэн үг. Учир нь шалтгаан нь юу юм? Та нарт учирсан сорилт бол хүнд тохиолддог л зүйлээ. Бүхий л итгэгч нарт ялгаагүй адилхан тохиолдоод бүхий л хүмүүс бурхны өгсөн амлалтанд заас зураад тэрийг давж гардаг аа. Тэгээд за хэрвээ чи бүр давж гарч чадахгүй байх юм бол яа гэсэн байна. Мэдээж энэ тохиолдсон зүйл чамайг давж чадах учраас л бурхан зөвшөөрж өгсөн байж таарнаа. За хэрвээ бүр давж чадахгүй байх юм бол бүр гарах арга замыг нь ч гэсэн бурхан хамтдаа өгсөн байгаа гэж хэлж байна. Тэгвэл энэ ишлэлдэр миний хувьд хамгийн гоё ишлэл юу вэ гэхээр энэ бурхан итгэмжтэй гэдэг үг. Бурхан итгэмжтэй. Бурхан итгэмжтэй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хизээж бурханд найдсан бурхан миний итгэлийг хүсэрдүүлэхгүй гэсэн үг. Тийм үү? Бурханд би найдаад дуулууртай байгаад бурханы үгийн дагуу шийдлээ. Эсвэл бурханы амлалтаас зураад хүлээ гэсэн бол хүлээлээ. Дуулууртай бай гэсэн бол дуулууртай байлаа. Тэгэх юм бол бурхан гарцаагүй өөрийнхөө амлалтыг 100% биелүүлж өгдөг нэгэн гэсэн үг. Тийм учраас бурхан бол итгэмжтэй нэг учраас хизээч бид нар найдаад бурханы үгийн дагуу байцгаал хамгийн зөв замаар хамгийн сайн үр дүнд хүрэх учраас бид нар үргэлж баяртай байж чадах хүмүүсээ гэсэн үг. Бүр зовлон тулгарлаач гэсэн энэ зовлонг бурхан өгөх гэж цаана нь ямар сайныг бэлдсэн байгаа вэ гэдгийг бид нар яг төрүүлээд харж чадах хүмүүс гэсэн үг. Тийм учраас Христэд итгэгч хүмүүс яг одоогийн цагтаа бурханд баярлаад явдаг биш. Одоо надад зовлон тулгарсан ч хожим нь юу ирэх вэ гэдгийг хараад баярлаад баяр хөөртэй байж чаддаг хүмүүсээ гэсэн үг. Заримдаа анх одоо чигдэр бас нэг энэ хөрлж байгаа юм гэсэн. Анх надад яасан гэхээр гэр бүлтэй болоод их нэртэй болсныхаа дараа хоорондоо ингээд үл ойлголцох юм гарна шүү дээ. Тэнгүүд юу вэ гэхээр энэ хүн надад бурхны өгсөн ихнэр учраас ийм асуудал бит хоёрын хооронд үл ойлголцол үүслээ. Тэгвэл гарцаагүй бурхан надад нэг зүйлийг ойлгуулахын тулд эсвэл намайг өөрчлөхийн тулд энийг зөвшөөрж байгаа юм байна гэсэн итгэл байж. Тийм учраас манай амьдрал хэцүү зүйл тулгарлаач гэсэн бүр үнэхээр одоо юу хөө найдвар байна. Би илүү сайжрах хэрэгтэй байна. Эсвэл надад ямар алдаа байна харах боломжтой байна. Одоо ингэ харах юм бол тав хүн ч гэсэн тийм тохиол зөндөө олон байгаа. Бурхан үнэхээр энийг зөвшөөрж өгчөөд үүний цаана байх дараа нь ирэх найдварыг хараад ямар ч тач одоо байгаа тэр хэцүү үеийг одоо даваад гарч исэн тохиолдлууд тав хүн ч гэсэн зөндөө байгаа. Тэгтэл Христэд итгэгч хүний жинхэнэ баяр хөөр тэр юм шиг байна. Одоо байгаа нөхцөл байдал бол хичнээн баярлахын аргагүйсэн ч гэсэн хожим ирэх түүний дараа бурхны өгөх баяр хөөргийг хараад төрүүлээд баярлаж чаддаг хүмүүс. Есүс эзэн ч гэсэн загалмайг цовдлогдох үедээ яасан? Есүс эзэн Гецсеман цэцэрлэгт залбирсан маш их шаналсан шүү дээ, тийм үү? Бүр усны хөлсөнд нь цус хүртэл холилдож гарах ирэхээр хэмжээний үнэхээр их шаналсан. Зүрхмийн шаналж ийн гэсэн тийм үү? Гэхдээ Есүс эзэн загалмайг үүрэхдээ ч гэсэн баяр хөөртэй байна. Загалмай дээр цовдлогдохдоо хүртэл баяр хөөртэй байна.
өөрийнх нь ялгаагүй бидэртэй адилхан мах бодтой учраас маш их өвдөлтийг мэдэрч байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө баяр хөөртэй байна. Сонирн байгаа шүү дээ. Яагаад вэ? Яагаад гэвэл хожим нь аврагдах бидрийг төрүүлж хараад үнэхээр их баяр хөөртэй байж чадчихэв. Тэгээ бүр өөрөө загалмайд өөрийгөө тушаасан гэж гарч байгаа. Загалмай өхөл төртөл дуулууртай байсан гэж хэлж байгаа. Баяртайгаар тэр загалмайн өвдөлтийг Есүс эзэн мэдэрсэн гэж байгаа. Шалтгаан нь юу юм? Хожим бидрийг аврагдж байгааг хараад тэр баяр хөөргийг төрүүлж хараад загалмай дээр ч гэсэн Есүс эзэн үнэхээр баяр хөөртэй байсан баг. Христэд итгэгчүний амьдрал ч гэсэн тийм юм шиг байна. Одоо байгаа нөхцөл байдлаасаа баяр хөөргийг авч одоогоосоо жаргадаг хүн биш. Харин яг одоо хийж байгаа амьдарж байгаа амьдралынхаа утга учир дээрээс нь хожим нь бурхны өх баяр баясгалан төрүүлж хараад баярлаж чаддаг хүмүүс. Одоо хичнээн нөхөртөө сайн мэдээ тараах гад эсвэл гэрийнхэндээ сайн мэдээ тараах гад зөндөө олон зүдэрж байгаа ч гэсэн яг гарцаагүй хожим бурхан аварж өгөндөө гэсэн найдаад түүнийг төрүүлж хараад баяр хөөртэй байж чаддаг хүмүүс. Одоо энэ үеж гисэн өөрөө маань хийж байгаа жоохон үйлдэлэр чамаагүй бурхан энэ хүний сэтгэлийг зөөлөж өгж байгаадаа дараа нь харахад угаасаа зөөлөн сэтгэлтэй хүн болцсон байна да гэдгийгсэн тэр баяр хөөргийг төрүүлж хараад баярлаж чаддаг. Хэсэгтэй байгаа, дүүрэгтэй байгаа, дүнгиж аврагдсан ахын дүүс, эсвэл аврагдсан тодорхой болоогүй байгаа ахын дүүс, дээрээс нь дуулуургүй амьдарч байгаа ахын дүүсийг хараад ч гэсэн тэр хүмүүсийн төлөө үйлчлээ, салбараа санаа зовоод явж байгаа нь, санаа тавиад тэр хүмүүстэй нөхөрлөөд явж байгаа нь гарцаагүй бурхан цаана өөрчлөөд өгж байгаа даа гэсэн найдвар байгаа учраас. Бурхан угаасаа тэгнэгсэн юм чинь. Тийм учраас дараа нь энэ хүн надтай хамтдаа итгэлийн амьдралаар хамтдаа амьдраад хамтдаа сайн мэдээ тараагаад явж гинэ гэдгийг явж явах болно гэдгийг төрүүлж хараад баярлаж чаддаг хүмүүсээ гэж хэлж болох. Тийм учраас бид нар хангалттай баяр хөөртэй байж чадхаар хүмүүс байна. Ром 8 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байгаа. Хамтдаа харцгаая. 1-р Коринтос урагш нь эргүүлээд яг урталт нь Ром 8 дугаар бүлэг. Ром 8-ийн 18 дугаар ишлэл. 18-ыг хамт уншийе. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Тийм үү те? Одоо бидний энэ дэлхий дээр туулж байгаа итгэлийн амьдрал яг үндэ итгэлийн амьдралыг туулж ийн гэлээгээд бид нар ертөнцийн хүмүүсийн амсдгаас бүр тэгтлээ их зовлон амсаад байгаа юм биш. ертөнцийн хүмүүсийн амсдаг зовлон дээр нэг жоохон л зовлон нэмж амсаж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгон тэр зовлон бас адилхан ирэхгүй. Итгэлээр үнэхээр сайн амьдрахыг хүчээж л байгаа бол тэр зовлон арай илүү нэмэгдээд явдаг. Тэгтэл тэр зовлонгуудтай харьцуулахад хожим нь ирэх алдар яг хамаагүй илүү томоо гэж хэлсэн байна. Дараад нь бурхны өх баяр хөөр хамаагүй илүү том байна. Гэрийнхэндээ сайн мэдээ тараах гад эсвэл хүүхдүүдээ сайн мэдээ тараах гад зүтгэж байгаад энэ зүдэрлээс илүү дараад нь бурхны өх баяр баясгалан хамаагүй илүү том байна гэсэн байна. Тийм учраас бид нар ямар ч тохиолдолд өөрийнхөө найдварыг алдахгүй, итгэлийг алдахгүйгээр баяр хөөрөө алдахгүйгээр амьдрч чадхаар хүмүүс байна. Тийм учраас бурхан биднэрт олон найдварыг өгсөн байгаа. Тэр найдвар эцэстээ юу гэхээр Еврей номон дээр бидрийг сэтгэлийн зангуу мэт байдгаа гэж хэлсэн байгаа. Бидрийг энэ дэлхий рүү хөвөөд явчихгүйгээр бурханаас холдоод явчихгүйгээр бидрийг барьж яадаг зүйл юу вэ гэхээр бурханы биднэрт өгсөн найдвар байна. Тийм учраас Илч Паулийн тэр Илч Паул дотор байсан баяр хөөр бол бүр үнэнхээр яах яргагүй бурханы өгдөг баяр хөөр байсан учраас л зовлонтой байсан ч хэцүү нөхцөл байдалд хүртэл баяр хөөртэй байж чадчих. Дээрээс нь бас Илч Паулыг шоронд орсон чинь бас ямар хүмүүс гарч ирсэн бэ гэхээр тэрийг муухагаар ашигласан хүмүүс ч гэсэн гарч ирсэн. Бүр Илч Паулын шоронд орсны аврагцсан ахын дүүсийн дотроос хүртэл муухагаар ашигласан хүмүүс гарч ирсэн. Филиппой номноос харъя. Хойш нэргүүлээд Филиппой 1-р бүлэг. Филиппой 1:15-аас 18 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Зарим нь үнэндээ атаархал өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаас тунхагладаг билээ. Сайн мэдээг хамгаалуулахаар намайг томилсныг тэд мэдээд Христийг хайраар тунхагладаг. Нөгөө нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна. Тэгээд юу гэж? Хуурамчч бай, үннээс ч бай, альва замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярлдаг, мөн баярлахч болно.
Илж Паулыг шоронд орсон чинь Илж Паул атаархаж ирсэн хүмүүс байсан л баг тийм л дээ. Бүр Коринт чуулганы яхан дэс хүртэл Илж Паул чи илж биш штэ гэж хүртэл ярьж ирсэн штэ. Тийм л дээ. Есүсийн 12 шав биш, илж биш штэ гэж ярьж ирсэн хүмүүс ч байсан. Илж Паулыг шоронд оронгууд нь за одоо Илж Паул сайн мэдээ тарааж чадахгүй. Би одоо сайн мэдээ сайн тараагаад өстой нэг одоо яг уу нэг нэр хүнд олоодох ч гэдэг юм уу. Чуулган дотор тийм хүмүүс ч гэсэн гарч ирсэн байна. Тэгтэл Илж Паул юу гэж юм? Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна. Тэгээд юу гэж? Хуурамчч бай, үннээс ч бай, альва замаар Христ хунхаглагдж байна. Үүнд л би баярлдаг, мөн баярлахч болно гэж хэлж байна. Тийм учраас хэрвээ Илж Паул шоронд орсныхаа дараа энэ хүмүүсийн ярианд л чих тавиад байсан бол Илж Паулын сэтгэл ямар байх вэ бол? Надтай хамт итгэлээр амьдарч байсан тэр намайг шоронд орсон чинь надтай өрсөлдөд ийм уухай сэтгэлтэй байсан байж тээ гэж дотроо бодоод исэн бол ямар санагдах вэ? Энэ хүн надаа ингэж хандаад байхтай явахтай гэж бодоод байсан бол яах вэ? Үнэхээр сэтгэлдэх тэр баяр хөөр байх боломжгүй байх. Тэгтэл Илж Паул бол тийм мунхаг хүн биш байна. Тийм үү? Өөрийн маань эргэн тойронд байгаа хүмүүсийн ярианд сонсчоод тэрнээс болоод сэтгэл нь хөдлөөл, унаал, тэгдэг мунхаг хүн биш байна. Яагаад вэ? Илж Паулын тэр дотор байсан баяр хөөргийг шоронгийн нөхцөл байдалч тэр дээрэс нь ахан дүүсийн дунд гарсан хил амч тэр зарим нэг ахан дүүсийн гүтгэлэг хүртэл Илж Паулын сэтгэл доторх тэр баяр байсгалан ханхуулж чадаагүй. Тийм учраас энэ юу гэсэн үг гэхээр Илж Паулын баяр хөөр бол хин нэгэн хүнээс хамаарж ирдэг баяр хөөр биш. Ямар нэгэн нөхцөл байдлаас бүх зүйл сайхан болонгууд л бий болдог баяр хөөр биш. Харин зөвхөн яг уу Бурханаас л авдаг баяр хөөр. Дээрэс нь Илж Паул юуг мэдж байгаа вэ гэхээр Илж Паулын энэ дэлхий дээр амьдарж байгаа зорилго нь маш их тодорхой байна. Илж Паул юуны төлөө амьдарч байгаа вэ? Сайн мэдээг л тараахын төлөө амьдарч байгаа. Эзэн Есүс биднийг энэ дэлхий дээр юуны төлөө амьдруулж байгаа? Сайн мэдээг тараалахын төлөө л амьдруулж байгаа. Эзэн энэ газар дээр чуулганыг бий болгосон шалтгаан нь юу юм? Эцэстээ сайн мэдээг тараалахын төлөө л тийм үү? Ээжүүдийн хэсэг гэж байгуулад бид нар хамтдаа сар болгон юм нөхөрлөл хийж байгаа ч гэсэн юуны төлөө? Бүр эцэстээ сайн мэдээний төлөө л хийж байгаа зүйл. Тэгтэл Илж Паул түүнийг маш сайн мэдж байгаа учраас яаж яах гэхээр өөр тийм бусад шалтгаан, янз бүрийн шалдар булдар жижиг зүйл өөрийнх нь зорилгыг ницааж бас өөрийнх нь доторх баяр хөөргийг байхгүй болгохгүй. Заримдаа бид нар жинхэнэ өөрийнхөө үндсэн зорилгыг мартснаасаа болоод бид нар самуурах үе байна. Библи сургаалт өгсөн номдэр алсын хараа байхгүй бол ард түмэн дэг журмгүй гэж хэлсэн. Бид нар заримдаа дэг журмгүй амьдраад ирэх үе зөндөө олон байна. Тэгтэл тэр үе болгонд ганцхан шалтгаан юу вэ гэхээр өөрийнхөө энэ дэлхий дээр амьдарж байгаа зорилгоо мартчихлаар л бид нар дэг журмгүй амьдраад эхэлдэг. Ахан дүүстэй харилцаж байгаа харилцаа нөхөрлөл дотор ч гэсэн ялгаагүй. Бид нар ч хамтдаа сайн мэдээ тарааж байгаа хүмүүс шүү дээ гэх юм бол яг уу ямар ч нөхцөл байдал бид нар ахан дүүсээ хайрлаад, уучлаад бүр тийм үү? Ром номдэр гарсан шиг хүчтэй бид хүчгүйгээ сул дорой байдлыг үүрэх ёстой гэж хэлсэн. Тэгэж үүрээд хамтдаа явж чадна. Тэгтэл бид нар хамтдаа сайн мэдээ тараахаар сайн мэдээний төлөө энэ дэлхий дээр амьдарч байгаа нэг итгэлтэй ахан дүүс шүү дээ гэдгийг мартчихал юм бол яг уу өөр хоорондоо тэмцээд тулалдаад бие бинийгээ шархлуулад гомдоогоод бие биендээ гомдоод эхэлдэг. Тийм учраас бие бинийгээ гомдоож байгаа хүнч тэр бас хүмүүст гомдоод байна гэж байгаа хүн ч гэсэн юу вэ гэхээр энэ дэлхий дээр яах гэж амьдарч байгаа хүн блэ гэдгээ хоёулаа мартцсан явж байна л гэсэн үг. Илж Паул хэрвээ тэр зорилгыг мартцсан байсан бол ахан дүүстэй гомдоод шорон дотор уйлаа суугч байсан байж магадгүй. Тэгтэл Илж Паул өөрийнх нь зорилго маш их тодорхой. Заримдаа ахан дүүс бие бинийгээ ингээ гомдоох үе зөндөө гараад заримдаа ингээ зөвлөгөө авахар ирдэг шүү дээ. Тэрийг ингээ сонсхолоор заримдаа бүр аимшигтай нь хэрвээ Христэд итгэгч хүн өөрийнхөө амьдралын зорилгыг мартчих юм бол ертөнцийн хүнд байдгүй балмад зан хүртэл аврагдсан хүн гаргаж байна. ертөнцийн хүмүүсийн гаргадаггүй шүүмжлэлийг хүртэл аврагдсан хүн гаргач чадчих чуулган дотор. Тийм үү? Бүр үнэхээр аимшигтай. Дээрээс нь ертөнцийн хүнд байдаггүй тийм гомдолтой сэтгэлийг хүртэл аврагдсан хүн тээж чадчих. Тийм учраас гомдоож байгаа хүн ч тэр хоёулаа маш том асуудалтай байна. Юу вэ гэхээр энэ дэлхий дээр би яах гэж амьдарч яваа гэлээ гэдгээ ор тас мартчихад зүгээр л амьдарч байгаа хүн гэсэн. Харин Илж Паулын хувьд бол түүнийг маш сайн мэдж байна. Тийм учраас түүний баяр хөөр ямар нэгэн нөхцөл байдал эсвэл хүмүүсээс шалтгаалдаг зүйл биш. Харин энэ дэлхий дээр Бурхан өөрийг нь амьдруулж байгаа тэр утга учир. Одоо өөрийнх нь туулуулж байгаа зүйлийн хожим нь ирэх
тэр баяр хөөр. Тэрийг алдрыг төрүүлж хараад баяр хөөртэй байж ийсэн гэсэн үг. Тэгээд дээрэс нь Илж Паулын бас нэг мундаг тал нь юу вэ гэхээр Илж Паул одоо шоронд хоригдоо байж гинэ гэдэг чинь ирээдүйн маш их бүрхэггүй шүү дээ, тийм үстэй. Илж Паул хизээ суллагдах болов эсвэл цаазаар ахуулах болов жилийн дараа алуулчих юм болов эсвэл маргааш намайг цаазаар авах гэж байгаа юм болов мэдэх боломж байгаа юу? Ирээдүйн маш их бүрхэггүй шүү дээ, тийм үстэй. Хизээж бай цаазаар ахуулчих магадгүй тийм игзэгтэй мөчөд амьдарч байна. Хэрвээ та бүхэн Илж Паулийн шоронд байгаад хизээ алуулах нь мэддэгдэхгүй тийм нөхцөл байдалд байсан бол яах вэ? Би л байсан бол маш их түгшээд бүр янз бүрийн үйлдэл хийх байсан баг. Тийм үү? Гівгэнт гадаа шоронд сууж итэл гівгэнт чанга хаалга дуурал хүмүүс ороод ирэнгүүт л яах вэ? Зүгээр пал гэж явах. Арай намайг барьж авч цаазлахаар авч явах гэж байгаа юм шиг үстэй гэж гэдэг юм. Бүр үнэхээр их зовох баг. Тэгтэл Илж Паул юу гэж хэлж ийм гэхээр Филиппой 4-ийн 6 дугаар ишлэл дээр ингэсэн байна. 4-ийн 6 Филиппой 4-ийн 6 хамтдаа уншийе. Юундч санаа бүүзөв. Харин альва зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй бурханд мэдвэл. Илж Паул юу гэнэ? Юундч санаа бүүзөв. Өөрөө жинхнээсээ санаа зовох нөхцөл байдал байгаа шүү дээ. Тун удахгүй алуулчих мэдгээр тийм нөхцөл байдал хүртэл юу гэж юм гэхээр юундч бүү санаа зовоо. Харин юу гэсэн байна? Залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй бурханд мэдвүлээ. Бурханд л хэлээ. Бурханд л угаасаа шийдэн шүү дээ. Бурханд л яг уу хаашаа удирдах өгнө тэр л хамгийн зөв шүү дээ гэд бурханд бүгдийг даатгсан байна. Өөрийнхөө ирээдүйг бурханд даатгсан учраас яаж ийн үргэлжийн баяр хөөртэй байж чадчих. Маргааш алуулахаар болсон ч эсвэл нөгөөдөр үхэхээр болсон ч эсвэл хүнд өвчин туссан ч гэсэн яаж ийн Христэд итгэгчүн баяр хөөрөө алдахгүй байж чадчих шалтгаан нь юу гэхээр бурхан мэдж байгаа. Тэгээ бурхан мэдээж надад хамгийн сайн замыг л өдөрцөн байгаа. Хэрвээ би одоо үхээд мөнхийн улс руу очиад мөнхөд жаргалтай байх нь миний хувьд сайн байвал тэр зам шиг сайхан зам гэж хаав. Тийм үү те. Одоо энэ бэрхшээлээс би улам илүү туршлагыг мэдэж аваад, итгэлийг улам илүү их мэдэж аваад өсөд явах юм бол түүн шиг илүү сайн зам гэж хаана вэ? Тийм учраас бурхан бүгдийг мэдж байгаа учраас л хамгийн зөв замаар биднийг удирдах явдаг. Тийм учраас бид нар ямар ч үед баяр хөөртэй байгаад талархаж чадхаар байна. Тэгтэл бурхан дандаа л хэцүү замаар биднийг туулуулад идэм биш шүү дээ, тийм үү те. Заримдаа ногоон бэлчээрт хөвтүүлж өгдөг, урсгал усны дэрэгдүүр хөтэлдэг тийм үү? Тэгж байгаа нэг хаа нэгтээ үхлийн харахгүй хөндийгээр туулуулангууд л бид нэр зүгээр бөө юм болоо сэтгэл доторх баяр хөөрмөж байхгүй болоод бүх юм алдчихдаг. Тэгтэл Илж Паул тийм үед хүртэл яаж ирэхлээр өөрийн сэтгэл доторх баяр хөөрөө алдахгүй. Тэгээд үргэлж баяртай бай гэж хэлээд байна. Тийм учраас бид нар үргэлж баяр хөөртэй байж чадхаар хүмүүс байна. Тийм үргэлж баяр хөөртэй байж чадах нэгүслийг бурхан бидэнд өгсөн байна. Тийм учраас энэ дэлхий дээр хамгийн аз жаргалтай хэрнээ хамгийн чанга хүмүүс, бүр хамгийн мундаг хүмүүс юм бэ гэхээр үнэхээр бурханд найдаад амьдарж байгаа Христэд итгэгч хүн л хамгийн мундаг хүмүүс гэж хэлж болох. Ягаад гэвэл тэр баяр хөөргийг ямар ч үед алдахгүй байна. Итгэлийн амьдралаар амьдраад явж байхад зөндөө олон бэрхшээл тулгарх үе байна. Библиэр Тесалоник чуулганы ахын дүүсийн талаар бичсэн байгаа. Гэтэл Тесалоник чуулганы ахын дүүс Илж Паул Тесалоник сайн мэдээ тараахад тэнд эхлээд хүмүүс аврагдсан. Тэгсэн чинь тэнд байсан евдээчүүд маш их хатаархсан да. Илж Паулыг маш их хавчдаг. Дээрээс нь аврагдсан хүмүүсийг хүртэл хавчаад Илж Паулыг гэртээ оруулсан хүмүүсийг хүртэл шүүхтээр аваачаад шоронд хорих гэж оролцсон. Тэгм учраас маш их хавчлага өрнсөн. Тэгтэл Тесалоник чуулганы ахын дүүс тийм бэрхшээл дотор ч гэсэн баяр хөөртэйгээр итгэлийн амьдралаар амьдэрсэн гэж гарсан байна. Нэг хойш нь эргүүлээд 1-р Тесалоник 1-р бүлгээс харцгаая. 1-р Тесалоник 1-ийн 6 дугаар ишлэл. За 6-ыг хамтдаа уншийе. Та нар үлэмж зовлондоор ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээж аван биднийг болон эзнийг дуурайгчд болсон. Тэр үнэхээр их хавчлага байсан ч гэсэн ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээж аваад гэж хэлсэн байгаа. Тэгчээд ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээж авчаад тэр хүмүүсийн итгэл нь үнэхээр өөрчлөгдөж байгаа талаар хэлсэн байгаа. Тэд нар шүтээнүүдээсээ эргээд Бурхны өмнө байсан буруу зүйлсээс бүгднгээс нь эргэж хаяад жинхэнэ Христэд итгэгч хүний амьдралаар баяр хөөртэй амьдрсан гэж хэлсэн байгаа. Тэгчээд бүр тэр байдал нь Македон болон Ахай дахь бүхий л итгэгч нарт үлгэр дуурайл болсон гэж хэлсэн байна. Тийм учраас
Бид нар ч гэсэн итгэлийн амьдралаар амьдраад явж байхад олон бэрхшээл тулгарч болно. Гэхдээ тэгсэн ч гэсэн бид нар баяр хөөрэ алдахгүй байж чадах шалтгаан нь энэ. Угаасаа эзэн байгаа учраас. Эзэн хамт байгаа учраас эзэн угаасаа хамгийн сайныг нь л өгөх учраас гарцаагүй яг уу. Бурхан дараад нь хураалгаж өгөх учраас. Дуулал 126 дугаар бүлэг дээр нулимс туслуулан үр суулгагчид уухайн дутаа ургацаа хурааж явна гэж хэлсэн. Та бүхэн энэ үгэнд итгэдэг үү? Та бүхэн энэ үгэнд яг итгэдэг үү? Заримдаа бид нэр одоо би нулимс туслуулаа суулгаж байгаа нь ямар ч утгагүй юм шиг, дараа нь ямар ч үр дүн ирэхгүй юм шиг гутраа сууж явах үе байдаг. Тэгтэл тэр бол итгэлтэй байдал биш шүү дээ. Бурхан бол амлсан. Дараад нь гарцаагүй уухайн дутаа ургацыг хураалгаж өгөх болно. Дараад нь бүр багцлсан тариаг тэврүүлээд баярын дуу дуулуулаад алхуулна гэж хэлсэн шүү дээ. Бурхан угаасаа тэрийг амласан учраас бид нэр яг хуу үргэлж баттай эзнээс зуураад амьдрах боломжтой хүмүүс байна. Тийм учраас тэр зүрхэнд минь өгдөг баяр баясгалан гэж хэлсэн. Та бүхэн нэг бодоод үзээрэй. Үнэхээр би өөрийн маань зүрхэнд Бурхан тэр баяр хөөргийг оруулаад байна уу? Илч Паулын зүрхсэлд бол Бурхан тэр баяр хөөргийг байнга өгөөд Илч Паул бүхий л нөхцөл баяр хөөртэй байгаад ерөөсө барьцаалтахгүй, сандрахгүйгээр үнэхээр Бурхан дайдаад Бурханы үгийн дагуу Бурхантай хамт нэг нэгээр нь тэр бэрхшээл болгоныг туулаад улам илүү сайн мэдээний үлэмж илүү ахиц дэвшилд хүрээд яваад байна. Харин та яг яаж юм? Бурхан таны дотор тэр зүрхэндх баясгалыг нэмж өгөөд та ч гэсэн тэр баяр хөөртэйгээр эзэнтэй хамтдаа ямар нэгэн бэрхшээл тулгуур барьцаалтахгүй, ямар нэгэн Бурханаас өөр зүйлд найдахгүйгээр, өөрийн толгойд найдахгүйгээр шийдээд амьдрч чадж байгаа юу? Тийм учраас бид энийг бас бодож үзэх хэрэгтэй. Зарим хүмүүсийн сэтгэл Бурхан баяр хөөргийг нэмж өгөөл тэр хүмүүс үнэхээр баяр хөөртэйгээр итгэлийн амьдралаар сайн амьдраа, сайн мэдээ тараагаад зовлон тулгарсан ч гэсэн баяр хөөртэйгээр итгэлийн амьдралаар амьдарч байна. Бидний эргэн тойронд тэгж амьдарч байгаа ахын дүүс зөндөө олон байдаг. Тийм үстэй. Одоо зөвхөн манай ховж чуулганы ахын дүүс гэхгүй, Монгол даяар амьдарч байгаа ахын дүүс дотор, бүр дэлхийд даяар амьдарч байгаа аврагцсан ахын дүүс дотор бүр тисхий аргагүй хүн зовлон хүртэл үнэхээр баяр хөөртэйгээр даван дийлээд хожимд Бурханы бэлдсэн байгаа тэр алдрыг авдаг хүмүүс маш их олон байна. Зарим хүмүүсийн сэтгэл Бурхан баяр хөөргийг байнга нэмж өгөөд тийм болоод идэг. Тэгтэл харин яг өөрийн маань сэтгэл тэгж гинөө гэдэг хамгийн чухал тийм үү? Бусад ахын дүүс маань бүгдээрээ баяр хөөртэй амьдраад би л ганцаараа шаналаад амьдраад байвал тэрний тэр чинь болохгүй шүү дээ, тий? Би ч гэсэн өөрөө аврагдсан хүн л юм чин. Тэр баяр хөөргийг адилхан авч амьдрах хэрэгтэй шүү дээ. Харин тэр баяр хөөр юун дээр ирж ийн гэхээр юу ч хийхгүй зүгээр сууж байгаа хүнд хизээч тэр баяр хөөр юм хийдэж ирэхгүй. Харин би жинхэнэ Христэд итгэгч хүн шиг Христэд итгэгч хүн болъё гэд Бурханы үгэнд нэг нэгээр нь найдаж дуулууртай байгаад сайн мэдээтэй хамт зовх үед л Бурхан тэр баяр хөөргийг нэмж өгч байна. Тэрнээс биш Христэд итгэгч хүний амьдралаар амьдрахгүй байгаа Христэд итгэгч хүнд Бурхан тэр баяр хөөргийг нэмж өгдөг биш. Жинхэнэ Библиэлд гарч байгаа Христэд итгэгч хүний амьдралаар амьдрах гэж хичээж яваад байгаа хүнд л Бурхан тэр баяр хөөргийг өгдөг. Та бүхэн бодож үзье. Үгийн цагаар та бүхэнд Бурхан баяр хөөргийг өгдөг үү? Тэгвэл та үгээ ямар ч хэсэн сэргийг сонсож байна л гэсэн үг. Тийм үү? Унтаад байгаа хүнд Бурхан ямар баяр хөөргийг өгөх юм? Үгийн цаг дээр өөр зүйл бодож байгаа хүнд Бурхан ямар баяр хөөргийг өгөх юм? Хэрвээ би тэр баяр хөөргийг Бурханаас авахгүй байна гэх юм бол зайлшгүй өөрийн маань итгэлийн амьдралд асуудал байна л гэсэн үг. Тэр асуудлыг шийдэж байж л Библиэлд гарч байгаа тэр их баяр хөөр, тэр их амлалт, нэгүслийг найдварыг би өөрийнх болгоод амьдрах боломжтой. Тийм учраас та бүхэн энийг бодож үзээрэй. Эзний бидэнд өгсөн баяр хөөр бол үнэхээр үргэлж баяр хөөртэй байж чадхаар баяр хөөр байна. Харин тэр баяр хөөргийг нь жинхнээсээ яг би өөрөө аваад амьдарч гинөө гэдэг л хамгийн чухал. Илч Паул өстой мундаг хүн, өстой баяр хөөртэй амьдарсан. Дээрээс нь Илч Паул үнэхээр Бурханд итгээд хэцүү нөхцөл байдалд хүртэл Бурханд итгэлтэй байсан байна гээл. Илч Паулын талаар мянга мэддэг байлаа гэд өөрт мөн тэр баяр хөөр өгөхгүй бол ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Бурхан очингууд тийм ээ мөнхийн ус очингууд за чи Илч Паулын баяр хөөргийг сайн мэдчихсэн юм чин чамайг шагнана гэх үү? Үгүй шүү дээ. Тэр баяр хөөр өөрийн маань баяр хөөр болж ижил минийх бол. Библиэлд Бурхан зөндөө олон амлалтыг өгсөн. Библиэлд Бурхан эзэн Есүст итгэгтэн чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэж амласан. Гэхдээ энэ амлалт жинхнээсээ өөрт манд хэрэгжихийн тулд яах ёстой. Энэ амлалтыг буруу ойлгодог хүмүүс байдаг. Бурхан гэр бүлийнхнийг нь аварж өгөх үүрэгтэй юм шиг. Тийм хүмүүс байдаг. Заримдаа гэр бүлийнхэндээ сайн мэдээ тараахгүй байсаар байгаад тэр хүн нас барсны дараа Бурханд гомдолдог хүн байна. Тийм үү? Ирэнгүүтээ номлогчоо. Бурхан уулын гэр бүлийнхнийг аварж өгнө гэсэн мэт. Тэгсэн мөртлөө яагаад манай аав нас барчваа? Тэгж гомдолдог ч гэсэн хүн байна. Тэгвэл Бурхан бидний гэр бүлийнхнийг бүгдийг аварж өгөх үүрэг байгаа юу? Байхгүй. Харин Бурхан амлаж өгсөн.
Эзэн Есүсийг итгэхтэн гэр бүлийнхэн чинь аврагдана. Тэр амлалт үнэхээр миний амлалт болоод эзэн гэр бүлийнхний маань аварья гэх юм бол би өөрөө яах ёстой вэ? Тийм үү. Тэр амлалтанд өөрөө итгээд би өөрөө хичээнгүй амьдрах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас бид нар зүгээр суулаа гэд баяр хөөр бий болоод зүгээр суулаа гэд бид нар итгэлээр өсөөл зүгээр суулаа гэд гэрийнхэнд маань сайн мэдээ тараа гэдэг биш. Тэр итгэлийн амьдралаар амьдраад сайн мэдээ тараа гэсэн хүсэл хичээл зүтгэл байхын үед тэр үед бурхан яаж ийн? Бид нарт улам илүү өөрийгөө таньж мэдүүлж өгч ийн. Улам илүү баяр хөөргийг нэмж өгч ийн. Тэрнээс биш юу ч хийхгүй гэж байгаа хүнд бурхан тэр баяр хөөргийг нэгүслийг ч өгөх хэрэг байхгүй. Та бүхэн бодож үзтээ. Их сургууль сурнаа гэд хүүхдний явах юм бол та бүхэн хойноос нь хоол ундны мөнгөний явуулах уу? Байрны мөнгөний явуулах уу? Явуулна шүү дээ, тийм үү? Одоо тийм ном хэрэгтэй гин тэгвэл тийм мөнгөний явуулъя. Тэгтэл огт хичээл хийхгүй гэж байгаа гэртээ сууж байгаа хүүхдтэй та бүхэн байрны мөнгө, хоолны мөнгө өгөх үү? Өгөхгүй шүү. Тэр хүүхдэд ямар ч хэрэг байхгүй. Тэрэн шиг бурхан ямар Христэд гихчүүн тэр баяр хөөр найдварыг амлалтаа биелүүлж өгөөд нэгүслийг өгөөд тэгдэг вэ гэхээр үнэнхээр итгэлээр амьдрий гэж байгаа хүндэл бурхан тэрийг өгдөг. Сайн мэдээ тараа гэж байгаа хүндэл гэрийнхэн чи аврагдана гэсэн тэр амлалтыг бурхан өгсөн болохоос биш зүгээр ангаа цууж агаад гэрийнхэн чи аврагдана гэж Библиэлд хэлээгүй. Тийм учраас бидний итгэлийн амьдрал одоо юу бидний хичээл зүтгэлээс хамаардгаа гэж хэлж байна. Харин Библиэлд олон хүмүүс бурханы тэр нэгүслийг аваад бурхан бүр итгэлээр сайн амьдарч байгаа хүмүүст бэрхшээлийг нэмж өгөөд улам илүү итгэлийг нь туршлагдсан итгэл болгож өгөөд нэмж өгөөд яваад байна. Тэрнээс биш огт юу ч хийхгүй байгаа Христэд гэгчүнд бурхан тэрийг нэмж өгөхгүй. 1-р Коринт 10 дугаар бүлэг дээр тэгсэн шүү дээ. Тэр сорилттой хамт гарах арга замыг нь ч зааж өгнө гэж хэлсэн. Тэгтэл та бүхэн бодоод үзтээ. Бурхан дааж чадах сорилтыг өгөөд энэ уулыг даваарай гэд өглөө. Тэгтэл тэр хүн тэрийг давсангүй. Уул нь давж чадхаар зүйлийг бурхан өгсөн байгаа шүү дээ. Тэр чинь юу гэсэн үг гэхээр үнэхээр бурхан найдаад хичээх юм бол даваад гарч чаднаа л гэсэн үг. Тэгтэл тэрнээс би зүгтаагаад тойроод гарчлаа. Тэгэх юм бол яг хизээж ийм уулыг давж чадхаар хэмжээний хүн болж чадахгүй. Тийм учраас бурхан энэ сорилтыг нь давтан өгөөд идэг. Харин би тэрийг итгэлээрээ давж гарсан цагт л бурхан яг өшөө илүү том зүйлийг давж чадхаар хүн болгож өөрчилж өгч байна. Харин давхгүй гэж амар замыг зүгтаагаад байгаа хүнд хизээж ахиц дэвшил гэдэг зүйл ирэхгүй. Хизээж Библиэлд гарч байгаа бурханы амлалт, бурханы нэмж өгдөг баяр хөөрч тэр хүний дотор байхгүй. Заримдаа ингэж зөвлөгөө авдаг юм байна. Амгч би одоо аврагдаад 2-3 жил болж байна. Гэтэ ерөөсөө миний итгэлийн амьдрал болохгүй байна гэдэг. Яасан гэхээр үгэндээ ирж байгаа юу гэхээр байнга үгээ сонсож байгаа. Нөхөрлүүдэд оролцож байгаа юу? Байнга оролцож байгаа. Библийг уншиж байгаа юу? Уншиж байгаа. Тэгсэн мөртлөө 2-3 жил тэгэж итгэлээр амьдэрсэн. Тэгтэл одоо ерөөсөө миний итгэлийн амьдрал болж өгөхгүй байна. Заримдаа бурхан бидний насанд мань тохирсон зүйлийг биднээс хүсэж штэ тийм үү? Чи үнэхээр аврагдаад 2 жил итгэлээр амьдэрсэн хүн бол одоо чи ядахна өшөө илүү ингэх хэрэгтэй штэ гэдэг ч юм уу. Бурхан биднээс илүү зүйлийг хүссэндээ заримдаа бидний итгэлийн амьдрал үнэхээр болохгүй байгаа юм шиг санагдах уу байна. Харин Библи өшөө илүү нэмээд уншаад үзвэл бүр дээр нь хин нэгэн сайн мэдээ тарах гээд хичээгээд эхлэх юм бол жинхнээсээ бурхан тэр баяр хөөргийг дахиад нэмээд өгдөг. Яг л одоогийн нөхцөл байдлаараа явъя гэж байгаа Христэд гэгчүнд хизээж ахиц дэвшил гэдэг зүйл байхгүй. Бурханы өгдөг баяр баясгалан цаашдын баг ирээдүйч гэж байхгүй байх. Тэр үний итгэлийн амьдрал эзний гэр хөдлөлт яг энэ чигээрээ л байгаадах юм бол энэ байдгаараа л байна. Харин би өшөө илүү жоохон хичээгээд амьдрах юм бол бурхан юу гэж бидрийг тийм үү баяр баясгалангаа өгөхгүй, нэгүслээ өгөхгүй, хүчийг өгөхгүй, итгэлийн амьдралын зоригийг өгөхгүй байна гэж юу байх вэ? Тийм учраас бид бүхэн Илч Паул өөртөө байсан баяр хөөрөө яаж амьдэрсэн бэ гэдгийг харлаа. Бурхан бас яаж байнга нэмж өгч байсныг харсан. Тийм учраас харин энэ баяр баясгалан таних болох уу? Таны зүрхэнд бурхан оруулах уу үгүй юу гэдгийг та бүхэн үнэхээр тэр баяр хөөргийг аваад амьдэрч байвал үнэхээр сайхан байна. Тийм үү? Харин тэр баяр хөөр алдагдаад байна гэвэл би өшөө илүү жоохон хичээчгэл болох юм байна гэдгийг та бүхэн мэдээрэй. Тэр жоохон хичээчгэл юм бол бурхан тэр баяр баясгалан өгөх үү? Үгүй шүү дээ. Тэгхэл юм бол би өмнөхөөсөө нэг шат ахисан хүн болж байна гэсэн үг. Дахиад байж ялаа, дахиад өгнө, дахиад нэг шат ахисан хүн болж байна. Тийм учраас та бүхэн Илч Паулд байсан тэр баяр хөөргийг сэтгэл дотроо байлгаад итгэлийн амьдралаар амьдраасай гэж хүсэж байна. Өнөөдөр одоо сайн мэдээний үг тунхаглагдсан шүү дээ. Бид нар сайн мэдээ аврал гэдэг зүйлийг бодглохлоор аврал мэдээж үнэхээр том зүйл. Тэгтэл авралтаа зэрэгцүүлээд өгсөн бурхан бидэнд өгсөн бүр онцгой эрхүүд зөндөө олон байна. Тэрний нэг нь ч гэсэн энэ юм шиг байна.
Христэд итгэгч хүн ямар ч нөхцөлд Бурхны амлалтанд итгээд, Бурханд найдаад, Бурхны үгэнд дуулууртай байх юм бол өшөө илүү нэгүслийг нэмж өгдөг энэ амлалт ч гэсэн зөвхөн аврагцсан хүнд авралтай зэрэгцүүлээд өгсөн бас нэг том нэгүсэл юм шиг байна. Тэгээс ховжуулгын маань ээжүүд харах болгонд одоо үнэхээр хөдөлмөр семинар болсон ч, цугларалт болсон ч бүх цугларалт ховжуулгын ээжүүд л ингээл хөдөлмөрлж харагддаг. Тийм учраас та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бас итгэлийн амьдралаар бүгдээрээ Бурханаас өгдөг тэр баяр хөөргийг аваад итгэлийн амьдралаар амьдрах тийм үү? Тийм тэр би хувьдаа тэгж боддог. Одоо нэгэнтэл Бурханы өмнө итгэлээр амьдарч байгаа юм чинь үнэхээр нэг аз жаргалтай баяр хөөртэй энэ амьдралаар амьдрах хэрэгтэй шүү дээ. Хичнээн Христэд итгэгчний амьдрал зовлонгүй байх гэж угаасаа байхгүй. Тэгвэл баяр хөөрөөр дүүрэн амьдрах боломжтой. Нэгэнтэл амьдарч байгаа юм чинь би үнэхээр Бурханы өмнө Бурханаар зэмлүүлэх зүйлгүйгээр тийм үстэй. Бүр үнэхээр мэс чанарыг манд хатгах зүйлгүйгээр Бурханы өмнө ичмээр зүйл байхгүйгээр баяр хөөртэй Бурхантай нөхөрлөөд Бурханаас тэр нэгүслийг аваад амьдруул хичнээн сайхан. Тийм амьдрал байхад чинь заавал шаналж итгэлийн амьдралаар амьдрал гэрчил ярих болгондоо л тийм үстэй. Би ингэж бүдэрсэн, би ингэж зовсон гэдэг тийм гэрчил биш. Үнэхээр баяр Бурхан ийм бэрхшээлтэй ч гэсэн ийм баяр хөөргийг надад нэмж өгсөн байна. Дахиад би ингээд уулахартай байсан чинь Бурхан надад ийм нэгүслийг нэмж өгсөн байна. Тийм гэрчил гардаг бол ямар сайхан бэ? Тийм учраас би тийм итгэлийн амьдралаар амьдрахыг хүсдэг. Та бүхэн ч гэсэн Бурханы өгдөг тэр баяр хөөргийг сэтгэлээсээ алга болгохгүйгээр байнга Бурханаас авч амьдраасай гэж хүсэж байна. Хамтдаа залбираад дуусгая. Бидний хайрладаг Бурхан минь танд баярлалаа. Эзэн таны бидний зүрхэнд нэмж өгдөг баяр баясгалан. Тэр баяр баясгалан л жинхэнэ баяр хөөр аз жаргал амар амгалан билээ. Манай ээжүүд маань өөрийнхөө сэтгэл дотроос тэр баяр баясгалан харж Бурхантай үргэлж сэтгэлд нь баяр баясгалан нэмж өгөөрэй. Итгэлээр амьдраад, сайн мэдээ тараагаад, бас чуулгандаа үйлчлээд явхад олон бэрхшээл, олон дутмаг, сул дорой зүйлээ мэддэг үлээ. Тэр болгон ч гэсэн эзэн таны өгдөг баяр хөөрөөр, эзэн таны өгдөг нэгүслэр итгэлээр амьдрч чадхад та тусалнаа. Үргэлж Бурхантай амьд оршин байгаа гэдэгт үргэлж итгэж амьдрахад та тусалнаа. Бурхан таныг мартахгүй байхад эзэн минь та туслаарай. Эзэн таны сайн нэгэн гэдгийг бидэнд өгсөн амлалтандаа гарцаагүй хүрдэг итгэмжит нэгэн гэдгийг бид нэр мартахгүй байхад та тусалнаа. Өнөөдөр бас олон хүмүүс ирээд Бурхан таны сайн мэдээний үгийг сонсоод зүрх сэтгэлдээ ухаарч баттай авралыг авч чадхад эзэн минь та тусалж өгнө. Үлдсэн бүхий л цагийг танд даатгаж биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.